Дэд бүтэцгүй хөгжиж байгаль орчинд ихээхэн хохирол учруулж байна. Тэгвэл Австрали улсын уул уурхайн туршлагыг хариуцлагатай уул уурхайн жишг болсон Бенгала уурхайн талаар манай агентлагийн сурвалжлах хэсэг сурвалжлаад ирсэн юм а. Дэлхийн дахины уул уурхайн салбарт захиур хаглаад байгаа Rio Tinto Group 40 гаруй улсад салбартай. Тухайлбал Австрали улсад Rio Tinto-гийн уурхай олон байдаг. Тэдний гол нэрийн хуудас нь хариуцлагатай уул уурхай юм а. Үүний тодхон жишээ нь Австрали улсын Хантер Вали хотын орчин нөхцөлд уурхайгаас өчөө хүнч сөрөг нөлөөлөл байх ёсгүй гэсэн хатуу зарчим Бенгала уурхайд мөрдөгдгийг бид харж байлаа. За Бенгала уурхайн ойрхон 4 км-ийн зайтай нэг жижиг хот байт юм байна. За бидэнд бол хамгийн сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр энэ уурхайн талбайн гадуур байгаа энэ далан гişиг ногоон хэрэм байгаа юм. Энийгээ болохоор юу гэж тайлбарлаж байгаа гэхээр энэ уурхайн талбайг энэ ойрхон байгаа хотын иргэдээс тусгаарлаж энэгээр дамжуулаад одоо тоосчлт за уурхайгаас одоо хүмүүс нөлөөлөх энэ сөрөг нөлөөллийг багасгах зорилттой юм хязгаарлалтын нэгсэндээ битүүмжлсэн юм бүс одоо бид харагдаж байна. Энэхүү шорон далан ногоон хэрэм 10 км урт 3 км өргөнтэй Бенгала уурхайн талбайг бүтэн тойрчээ. Энэ нь газар нутгийг булааж байгаа хэрэг биш. Гол нь орчин тойрондоо аюулгүй, сөрөг нөлөөгүй, хариуцлагатай уурхай яг л ийм байх ёстойг австралчууд хэлж байлаа. Тэр чигээр хэл үйл ажиллагаатай танилцахаар Монголоос төгш нэвтрүүлээгүй юм а. Нөгөө дөрмө яслуу хэлүүлж шít. Бид уурхай үзэх гээд ирсэн чинь уурхай маань хаагдцаа. Яас гэсэн чи шинэ бороосоо. Бидний жоохон бороосон тийм л байдалтай байна. Тийм учраас энэ сэтгэлгээний ялгаа бас гарч байна. Бид нар яадгийн л ороод исчих гэж одоо ярьж байна шүү дээ, тийм ээ. Гэтэл тийм биш байна. Дүрм журмаа нэгэнд гаргасан бол маш сайн биелүүлж байна. Бороотод ажиллахгүй, тоосчлтыг усаар дарна, дуу намсгагчтай тэгтэй. Үүнээс гадна нөхөн сэргээлтийг нь дурдахгүй өнгөрч болохгүй. Нүүрс олборладаг энэ уурхай ухад сэндийдсэн газараа нөхөн сэргээх тал дээр өндөр зорилт тавьдаг байна. Тухайлбал гайхалтай нөхөн сэргээсний эцэст тухайн газараа худалдаж чадна гэдэгт итгэж байна. It depends where we are. Бид нөхөн сэргээсэн газараа байгалийн унган дөрхөөс жилүү сайхан болгохыг хичээдэг. Энэ нь боломжгүй зүйл биш гэдгийг ч бид харсан. Бенгала уурхай нөхөн сэргээлтэд маш их хөрөнгө зарцуулдаг. Одоо уурхай ажиллаж байгаа хэдий ч олбыг нөхөн сэргээчгээд байна. Бид шинээр хөрс хуулахдаа өнгөн хөрсийг тусгай газар хадгалдаг. Дараа нь түүнийгээ буцааж дэвсээд нөхөн сэргээлтээ хийдэг юм а. Хантер Вали хоттой зэрэгцэн оршдог Бенгала уурхай хотын иргэдтэй байнга хамтран ажилладаг. Хэр хэмжээний газар ухсан, ямар ашиг олсон, хэрхэн ажиллаж байгаа, за хөгжлийн төлөө юу хийж байгаа гэд бүхнээ тайлгнадаг байна. Манай улсад уул уурхайн салбар маш нэр. Тухайлбал манай хотын ойрхон байдаг уурхаануудын ач тус бидний амьдралд маш их байгааг хэлэх ёстой. Тэд байгаль дэлхийдээ ээлдэг зөөлөн хацдаг. Би энэ хотод 6 настайгаас хойш амьдарч байна. Энэ хавьд олон уурхай байж ч өнөөдрийг хүртэл миний дургуутслыг хүргэсэн нэг ч зүйл гараагүй юм а. Хамгийн гол нь уурхайгүйгээр бидний амьдралыг төсөөлөх аргагүй, өнөөдөр хэнийг ч царайчлахгүй, сайхан амьдрах боломжийг уул уурхай бидэнд олгосон. Австрали улс нь уул уурхайн салбараас олох ашгаараа өсрөнгөө хөгжлийг хэрхэн бий болгож байгаа, хариуцлагатай уул уурхайн хатуу дүрм журам, бие даасан хөрөнгийн сан, уул уурхайн салбар дахь ажиллах хүчний бодлого гээд тэднээс суралцах зүйл их байна. Энэ талаар дараагийн сурвалжлаараа хүргэх болно.